За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ерөнхий сайдаа өнөөдөр бидний яриад байгаа энэ 30 их 80 төгрөгийн төсвийг бүрдүүлж байгаа газрууд бол манай аж ахуйн нэгж байгууллагууд байгаа. Өнөөдөр энэ одоо 30 их 80-ийн 40 орчим хувь болох 12 их 80 төгрөгийг 110 мянган хувийн хвшил аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа. Энийг татвараараа дамжуулж буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, за цаашлаад одоо нөөц гэх мэтлэн татвар дээр хувь нэмэр оруулж бүрдүүлчихэж байгаа. За энэ түрүүний яриад байгаа одоо уулуурхайн салбараас 2 дахин их гэсэн үг. За ингээд байж идэл өнөөдөр одоо дөнгөж сая төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэлэхдээ төсөв бүрдүүлэлтээр татварын бүрдүүлэлтэн дээр бол хувийн хвшил дээр хүнд дарамт ирнэ гэдгийг бас хэллээ. За нөгөө талдаа одоо та бүхэн ч мэдж байгаа ба хувийн хвшлээс ирж байгаа маш олон саналуд байгаа. Сая бас н ордонд хийсэн нөөцтэй холбогдлолтой хилцүүлэг дээр бас хэлжсэн. Ижил тэгш татвар дээр зарчим үйлчлэхгүй байна. Одоо хуулийн дагуу татвараа мэдүүлээд явж байгаа байгууллагуудынхаа үйл ажиллагааг доголдуулах маш их асуудлуудыг гаргаж байна. За ингэхдээ данс хааж байна. За ингээд данс нь хаагдчихаар энэ байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй. Банкныхаа хүүг төлж чадахгүй, эсвэл одоо урсгал зардлаа гаргаж чадахгүй, цалин өлсөө тавьж чадахгүй. Одоо Монголд одоо бизнес эрхлэх бол эрг зориг төвчээрийг шаардсан ийм хүнд асуудал болж байна гэж байна. Тэгэхээр энэ ингээд одоо хуулийн дагуу татвараа төлөөд, нийгмийн даатгалаа төлөөд, за дээрэс нөөтийнхөө татварыг төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ нэг талдаа болохоор бид нартай хамтраад ажиллаач, бид нар та нарт татварын хөнгөлт үзүүлье. Та бүхэн манай одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбар, соёлын салбарт үйл ажиллагаа эрхлээд энэ хөрөнгө оруулалтыг хийгээд өгөөч гэдэг. Нөгөө талдаа болохоор үйл ажиллагааг нь тэлэх, үйл ажиллагааг тогтвортой явуулах энэ байдлыг нь бид нарын татварын хуулиараа дарамт шахалт үзүүлж байна. Энэ дээр ерөнхий сайдаа та ямар бодлого барь цаашдаа ажиллах юм бэ? Хэрвээ бид нар одоо нийт одоо бидний энэ ярилцаад байгаа төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа 110 мянган аж ахуйн нэгжээ ингэж боомл цаашаа явах юм бол энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо үйл ажиллагаа явуулах тогтвортой байхад өнөөдрийн байгаа эдийн засгийн хувьд өнөөдрийн өндөр хүүтэй арилжааны хүү, бодлогын хүү ямар түвшинд байгаа вэ? Инфляц ямар түвшинд байгаа вэ? Энэ нөхцөлд бол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж татвараа төлөхөд хүндрэлтэй болж байгаа гэдгийг та бас анхаарч энэ дээр одоо энэ татварын хуулиуд дээр ямар өөрчлөлтүүд цаашд оруулж энэ төсвийн орлогоо одоо аль аль талдаа амархан байдлаар бүрдүүлэх боломжийг бий болгох вэ гэдэг асуулт байна. За ерөнхий сайд хариулъя. За Чимбатын номын гишүүний асуултанд хариулъя. За номын сайд бас энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр, аялал жуулчлалын чиглэлээр энэ бодит эдийн засгийн салбарыг дэмжих чиглэлээр бол бас тодорхой санаачлалтай ажиллаж байсан учраас сайн мэдж байгаа. Миний бодлогыг бол мэдж байгаа авах гэж бодож байна. Одоо бид татварын реформыг намрын чуулганаар оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Татвар дэг шудраг байх ёстой. Төлдгөө нь хождог, төлдөг шудраг нь татварын дарамтаа авдаг ус ийм шудраг ус татварын тогтолцоо бас татварын хураалтын процесстэй холбоотой хүчлэл авлагын шинж чанартай асуудлууд. За саяны 1% хөнгөлчихсөн. Яг үндэ төсвийн хуульд өрчиж байгаа төсөв төвлөрөөд энийг улсын хурл зарцуулах хэрэгтэй юм. Тэрүүгээр 1% савирж байгаа тийм цоорхоноос ухуулаад энэ татварын хэд хөнгөлт чөлөөлтүүд шудраг ус байдлыг бий болгож байгаа гэх мэтлээ. Энэ нэг цонх сувг нөхүүдийг хааж иж татварыг их шудраг системтэй болгож нийтээрээ тэгшэр төлдөг юм зарчим руу оруулахгүй бол манай татварын тогтолцоонд бол гажуудал үүссэн байна гэж үздэг. Ийм учраас татварын реформыг татварын бааз зургийг өргөдөх замаар нийт илүү их шудраг ёсны зарчимд нийцүүлсэн ийм татварыг бий болгоно. Жишээлбэл баялагын татварыг бий болгоё гэж төлөвлөж байгаа. Өс нэмэгдэх хамнаатыг баялагын татвар болгож нэмэгдүүлэх гэх мэтлэн татвар бол зөвхөн төсөв бүрдүүлэхэд чиглэгдсэн биш, нийгмийн дундаж давхрыг дэмжих одоо орлогын хэд ялгааг багасгах чиглэгдсэн ийм нийгмийн шудраг ёсны татвар гэж үздэг. Энэ татварын реформыг бид намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна. Ингэснээр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмждэг, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хувийн хвшлээ дэмждэг. Ийм татварын реформыг бид намрын чуулганаар оруулж хилцгээд төлөвлөж байна. Одоо хаврын чуулган гэж завсарлаж байгаа учраас амжихгүй хаа.
За номын гишүүн нэмж тодруулъя. За ерөнхий сайд дотрын гажуудалтай асуудлыг намрын чуулганаар оруулж ирж заснаа гэж хэлж байна гэж ойлголоо. За цаашлаад хоёр дахь асуулт маань байна. За өнөөдрийн байдлаар бид нэг 623 одоо хөрөнгө оруулалт буюу төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. Үүний одоо 110 нь яг шинэ 2025 онд одоо хэрэгжиж байгаа хуулийн дээр орж ирсэн. Энэний 4% нь хэрэгжилт хангасан буюу санхүүжилтээ авсан. За гэтэл өнөөдөр бид нар дахиад 612 төсөл арга хэмжээ орж ирж байгаа. Энэ дахиад 110 шинэ одоо дахиад төсөл хөтөлбөр арга хэмжээ орж ирж байна. Дахиад нэг орчим их 80 төгрөг. Энийг одоо бид нар яг бодитоор хэрэгжүүлж чадах уу? Сая бол ингээд бид нар хэрэгжүүлж чадахгүй өнгөрлөө. За одоо төрийн худалдаа авах дээр нийт худалдаа авах ажиллагаа төвлөрсөн. Тэгэхээр энэ төвлөрлөөс болоод энийг хэрэгжүүлж чадах уу сангийн сайдаа? За ерөнхий сайд хариулъя. Гэхдээ 612 төсөл арга хэмжээ одоо хэрэгжиж явж байгаа төсөл арга хэмжээ шүү дээ, тийм ээ. Нэг 2.980-ийн санхүүжилтийг олгохоор энэ төсвийн өөрчлөлт нь орж байгаа нь одоо гэрээ хэлэлцний хийгдэж явж байгаа хөрөнгө оруулалтад гэж байгаа. Энэ төсвийн тодтолоор 3 хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Нэгдүгээрт энэ 3 дугаар цахилгаан станц тулсан дэлбэрэлтэй холбогдуулаад 3 дугаар цахилгаан станцын 9 дугаар турбиныг засахтай холбоотой хөрөнгө оруулалтын зардал, 2 дугаарт нь энэ копийн хөрөнгө хураагдсан зарцуулж амжаагүй энэ саяны яриад байгаа 41.8 тэрбумгээ 50 тэрбумгээ яриад байгаа энэ хөрөнгө оруулалт. За 3 дахь нь бол засгийн газрын нөөц хөрөнгө. Энэ зуншлаг, өвлийн байдал, үйлчлэлийн байдалтай холбоотой. Ийм 3 хөрөнгө оруулалтын айтмал гарцаагүй шаардлага нэмэгдэж байгаа. Бусад арга хэмжээ төсөл бол одоо гэрээний байгууллагуудад хэрэгжиж явж байгаа. Та бүхэн сайдаар ажиллаж байхдаа зураад зарлаад хэрэгжсэн ажлууд явж байна гэсэн үг. За номын сайд нэмж тодруулъя. Номын гишүүн. За би дахиад тодруулж би жоохон буруу ойлголоод байх шиг байна. Энэ нөгөө 2025 оны төсвийг батлахдаа бид нар бүгдээрээ хамтдаа 110 шинэ хөтөлбөр арга хэмжээгээд баталсан. Төсөл арга хэмжээгээ баталсан. Энэний санхүүжилтийн хувь нь өнөөдрийн байдлаар ерөөс 4% санхүүжилттэй явж байгаа гэж байгаа. За тэгээ бид бүхэн өнгөрсөн онд бол төрийн худалдаа авахыг ажиллагаан дээр бүх худалдаа авалтаа төвлөрүүлсэн. За өнөөдөр бид нар энийг үргэлжлүүлээд явна гэж байна. Тэгэхээр энэ гүйцэтгэл амжиж одоо энэ он дуусахаас өмнө гарч энэ нийт 1.80 төгрөгийнхөө санхүүжилтийг бүрэн хэрэгжүүлж чадах болов гэдэг асуулт байгаа. Би зүгээр юм хоосон орон зайг хадгалаад аваад үлдэх гэж байна. Яг гэхээр манай сангийн сайд бас зовлонгоо ярьлаа штэ. Одоо бид 1.3 их 80-ийн алдагдaltaй төсөв баталж байна гэд 3.3 их 80-аар бид нар цох орлого дутж байна. Тэгэхээр энэ 1.1 орчим их 80 төгрөгийг бид нар зарцуулж чадах болов гэдэг асуулт байгаа. За ажлын хэсэг 4 номерын микрофоноос хариулъя. Номын гишүүн асуултанд хариулъя. Сангийн хамтлагч жаргал. За бид нар одоо яг төсвийн төсөл төр тавьсан төслүүд бол гэрээнд хийгдсэн. За ялангуяа энэ 25 оны төсвийн онцлог бол өмнөх жилүүдийн одоо төсвийн төсөл тусгадаг байсан хөрөнгө оруулалтын тооны хувьд бол 50% бага 623. За 110 төслийн 42 нь яг бүтээн байгуулалт барилга агуулмжийн ангилалд бусд нь бол тоног төхөөрөмж их засварт хэцүү байгаа. Тийм учраас бидний тооцоолоор хүлээгдэж байгаа гүйцэтгэл 85%-тай буюу одоо шинэ хөрөнгө оруулалтууд маань эхний хагасжил гэрээнд хийгдсэн сүүлийн саруудаа гүйцэтгэл нь гарна буюу гүйцэтгэл гарч амжина гэж тооцоолж байгаа. Жавхлан сайд нэмж хариулъя. За номын гишүүний асуултанд нэмж хариулъя. Одоо гүйцэтгэл нэг 5 сарын сүүлээр 15%-тай явж байгаа юм. Тэгэхээр өдийд бол яг иймэрхүүл тоотоо байдаг. Ер нь 20 хүрдүү байдаг. Ингээд сүүлийн хагаст гүйцэтгэх нэлээд төлхөө гардаг. За энэ жил ингээд нөгөө 6 сар гэхэд гэрээний хийгдэж амжаагүй төслүүд бүгд ингээд зогсчихж байгаа, хэмнэгдчихэж байгаа учраас гүйцэтгэл энэ жилийн хувьд нэлээд өндөр гарах бах. Ер нь олон жилийн дунджаар нэг 85%-тай гардаг. Тэгэхээр энэ жил бол ер нь доор хаяж 85%-тай 90%-тай гарна гэж ингэж хүлээж байгаа.